Цэцэрлэгээ 2008 онд одоо үүсгэн байгуулсан байгаа. Тэгээд энэ хороонд энд цэцэрлэг байгуулах шалтгаан маань болохоор гэр хороололд хүүхдүүд одоо яагаад 5 дахь орчинд өсөж торнож болохгүй гэж те улсын цэцэрлэг гэхээр л нэг овооролцсон одоо олон хүүхэд ингэж төвлөрүүлсэн тийм одоо нэг хүүхдийн хүртээмж муутайг бас олж гарч бас энд хувийн цэцэрлэгийг бас анхлан одоо үүсгэн байгуулагчтай нэг болсон байгаа. Одоо бас энэ хугацаанд 10 дахь жилдээ бас энэ жилийн үйл ажиллагаа явуулж байна. Бас багагүй хугацаа өнгөрцөн байна. 3 бүлэгтэй нэг 50 гаруй хүүхэдтэй 7 ажилчинтай эхэлж байсан бол одоо 160 гаруй хүүхдийг хамруулад 20 гаруй багш ажилчтай ажиллаж байна да. За шинэ байраа яг өдөөс нэг 4 жилийн өмнө бас яг энэ 10 сарда өвлийн бас дунд сарын шинийн нэгэнд бас эхэлж исэн. Тэгээс энэ өдөр бас тохиож байна. Тэгээд шинэ байр маань бол үндсэндээ одоо хүчин чадлаа нэмэгдүүлсэн стандартын одоо хүүхдэд яг сурч хөгжих одоо таатай орчныг бүрдүүлсэн бүхэл яг стандартаа сургуулийн өмнөх боловсролтод одоо хэрэгтэй стандартын дагуу баригдсан юм барилга маань байна. Одоо би ингээ 10 жилийн дараа харахад бол бас жоох айдас төрдөг. Тэгээд тухайн үед нүүд нэг залуу хүний ирч хүчээр бас өөрөө ч нэгч хүүхэд бас өсгөж үзээгүйгээр бас ингэж ороод одоо ингээ 3 хүүхдээ ээж болцсон 160 170 хүүхдийг ингээ хамруулсан гэж ажиллаж байгаа. Одоо бас ингээ 10 жилийн дараа харахад бас жоохон айдас төрдөг. Тэгээд бас зөрөгтэй ч байж тэгээд бас юм хийж бүтээх бас хүсэл эрмэлзлэр дүүрэнгээр бас ажиллаа эхлүүлсэндээ бас харамсдаггүй. Одоо ингээд нэг хүүхэд чинь гэр бүлээс ингээл ах их чинь ингээл дүүнрийгээ дагуулаад ирдэг. Одоо дараа жил нь дүүн гарцсан шүү, үгүй шүү, 10 сартай шүү, 5 сартай шүү гэл ингээл ханддаг. Тэгэхээр ер нь эргэх холбоо бол маш тийм юутай. Эцэгчүүд маань ингээд байнгын эргэлтэнд одоо байдаг гэхүү дээ тийм ээ. Манайхыг одоо мэддэг аав ээжүүд, одоо ууган аав ээжүүд маань одоо бас байна. Ажилдаа ирэхэд мэдээж ингээл анги 4 хүүхдүүд бас одоо найрсаг сайхан хамт олонтойгоо бас ажиллахад бол үнэхээр бас сайхан байдаг. Тэгээс мэдээж хүүхдийн байгууллага болохоор ерөөсөө биднэрт үргэлжил ирч хүч залуу сайхан насыг минь үргэлж одоо бодогжуулж байдаг. Сайхан орчинд ажиллахдаа бас төлөөс баяртай байдаг. Багш нар маань бол мэрэгжлийн байх хэвээр боловсон хүчин бол мэрэгжлийн байж мэдээж хувийн цэцэр ер нь улсын хэмжээнд боловсон хүчин сургуулийн өмнөх боловсон хүчин бол ерөөсөө маш их хангалтгүй хүртээмж бол ийм бага байгаа. Улсын цэцэрлэг хүртэл тийм одоо нэг юунд орчод байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бид нэр байгууллага дээр багш боловсон хүчнээ одоо хувийн сургуулиудад одоо улсын сургуулиудад одоо сургаж бас нэгдүгээрт бэлдэж анхаарч байгаа. Одоо энэ 10 жилийнхаа хойтой холбоотойгоор ер нь бол боловсон хүчин маань одоо 100% одоо мэрэгжлийн болж одоо чадварчж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр бол бас нэг эрсдэл маань бас биднээс ангижрна гэсэн үг. Нөгөөтэйгөр гэх юм бол мэдээж хүүхдийн сурч өгчих таатай аюулгүй орчныг бүрдүүлээ зогсохгүйгээр энэ хүүхдүүд маань одоо хөдөлгөөн эрүүл мэнд гэдэг тал руу бас давуу талтайгаар ажилладаг. Энэ нь болохоор улсын нэг бие бэлтрийн ерөнхий хөгжил гэж байна. Бие бэлтрийн ерөнхий хөгжлийн төв гэж байдаг үндэсний төв. Энэ төвтэй хамтраад одоо 2 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэндээ болохоор 3-аас 5 насны хүүхдүүдийг одоо нэг тусгай 12 чадварыг хөгжүүлэх тийм сургалтаар бас явуулдаг. Тэгээ мэдээж бас нийслэлд хэрэгжиж байгаа цөм хөтөлбөрийн одоо хүрээнд бас сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа бас явуулдаг байна. За ер нь уламжлал болгон зохиогддог ажлууд гэж бол манад байдаг тийм. Энээс болох юм бол намар мэдээж одоо хүүхдүүд маань цуглараад орчиндөө дасаад одоо нэг алтан намрын хүрээнд намрынхаа үйл ажиллагааг бас тайлгнаж явуулдаг. Мөн одоо дараагаар нь мөнгөө өвөл бас тайланд өглөөлөг олдог. Мөн одоо тоогооч маань бас өөрийнхөө одоо ур чадварыг одоо эцэг эхтэй тайлагнаж бас тоогоочийн бас нэг өдрөлгийг бас одоо зохион байгуулдаг. Энд маань эцэг эхчүүд маань бас маш амсайтай байдаг. За ингээл одоо эцэг эхийг хамруулах бас спортын өдрөлгүүд бас болдог. Мөн эцэг эхэд зөвлөгөө өгөх өдрөлгүүд бас болдог. За тэгээ хүүхдүүдийн яруу сайхан тод унших, уран уншлагын бас уралдаан тэмцээнүүд болдог. За гимнастикийн бас түрүүн хэлсэн нөгөө бие бэлтрийн үндэсний төвтэй хамтарч ажилладаг гэдэг энэний дагуу бас гимнастикийн бас тайланд өглөөлөг болдог гэдэг гэх мэт бас олон үйл ажиллагаануудыг бас хүүхдүүдэд хөгжүүлж байгаагийнхаа хүрээнд бас ингэж явуулж ажилладаг да эцэг эхтэйгээ хамтарч.
ажил дээр л ер нь ихэнх цагийг өнгөрөөж байна да. Одоо хүмүүс ч гэсэндээ одоо 2 дугаар анги ч гэсэндээ сургуулаас нь аваад одоо ажил дээр ирсэн даалгавраа хийж явах жишээ нэ тий 2 хүүхэд маань бас ингээд цэцэрлэг дээр явдаг. Өглөө ерөөсөө 8-таа уралдаж орж ирэл бүгдээрээ орой ерөөсөө баг хаалгаагаал явдаг тийм хэмжээний. Эмэгтэй хүнийхээ хувьд бас ингээд гэр бүлтэй цаг гаргалгүй л яах вэ? Гэхдээ бас хомс байдаг байж магадгүй. Бас ихэнх цагаа бас ингээд ажлынхаа араас тий ажилтаа бас зориулсан бас ийм тал бас байж магадгүй гэж бодож байна. За ингээд цэцэрлэгээ одоо 10 жилийн өмнө үүсгэн байгуулсан гэж хэлжсэн. Тэгээд энэхүү одоо стандартын одоо 180 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгээ болохоор одоогоос яг 4 жилийн өмнө бас ашиглалтанд оруулаад бас үйл ажиллагаагаа эхлүүлжсэн байгаа. Тэгээд өнөөдрийн энэ өдөр бас бид нар бас давхар баяртайгаар бас өдрөө огтж байгаа нь юу вэ гэхээр бас спортын одоо хан чандман нэртэй спортын зохицолбороо бас одоо дэрэгдээ барьж одоо ашиглалтанд оруулж байгаа. Энэ нь болохоор бас 9-р хороо Баян шүү сонгон найрхан дүүрэг 9-р хороонд бас одоо зохих хэмжээний хувь нэмэр оруулаад бас нийгмийнхаа хариуцлагыг одоо ухамсарлаад бас хүүхэд залуучууд болоод тий насанд хүрэгчидтэй бас хандсан эрүүл мэндэд нь анхаарахаар ийм сайхан том одоо зохицолборыг ашиглалтанд бас оруулж байгаадаа төлөөс баяртайгаа. Хүн одоо сурч хөгжиж байгаа хэвчээ мэдээж бие бэлтрийн тухайд бол төгс байх хэвээр. Энэ хөгжил бол одоо маш багасаа зөв тавигдах хэвээр гэдэг дээр бол анхаарч ажиллаж байгаагийн тухайд эндээс гарч байгаа хүүхдүүд маань цаашлаад бас ингээд мэдээж энэ хүүхдүүдийн амжилт бол энэ насандаа илэрхгүй цаашдаад ингээд спорт зохицолбороор дамжаад ингээд хүмүүжээд спортын одоо өв тэгш хүмүүжлийг аваад цаашлаад бүр одоо ингээд уралдаан тэмцээнд амжилт гаргаад бас явахыг бол бас харахыг бол бас хүсэж байна. Мөн тэгээд Монголын маань хүүхдүүд бас эрүүл сарвал 5 тухтай сайхан орчинд бас одоо сурч хөгжөөсэй л гэж хүсэж байна. Агаарын бохирдол бол зөвхөн энэ хавьч биш өөр нийслэлийн хэмжээнд бол усын хэмжээнд бас хүнд хуцаар тавигдчихад байгаа асуудал. Тэгэхээр энийг бол бас байгууллагын хүрээнд бас багахан арга хэмжээг бол авч ажилдаг. Яг уу гэхээр хүүхдүүдэд мэдээж тархалаалагын энэ бол ерөөсөө эцэг эхчүүдтэй хамтраад багш ажилчдтайгаа хамтраад яг ингээд юу хуваарийн дагуу бол хийдэг. Энд нь бол бид нар өөрсдийнхөө нэг фермер дээр одоо байгалийн зэрлэг жимсийг одоо тарж ургуулна тэндээсээ бүх одоо нэг витаминжуулалтынхаа юг явуулдаг. Мөн ангидаа болохоор нэг агааржуулалтыг маш сайн хийдэг. Мөн агаар цэвэршүүлэгчийг бас сүүлийн 2 ангидаа тавьчих юм бол ингээ бүтэн одоо ангиуд маань агааржуулалтын нэг юм тоног төхөөрөмжөөр бас хангагдчихж байна. Баг багтаа бол одоо аавынхын чагнуурыг бариад ингээл одоо эмч болно л гэж манай гэрийнхэн ч гэсэндээ намайг тэгдэг байсан. Тэгээ бас энэ замаараач бас яваагүй бас ингээд шинжлэх ухааны технологийн их сургуулийг бас өөр мэрэгчлэр бас химийн инженер мэрэгчлэр төгссөн мөртлөө бас ингээд миний амьдрал бас ингээд хазаагаад бас яалтчгүй одоо энэ мэрэгчлэл рүү бас энэ хүүхдийн байгууллага руу орох ёстой л байсан юм болоо да. Энэ замаар л явцсан байдаг шүү дээ. Хүүхэд бол ерөөсөө хайрлал, урам өгөөл одоо тэдгэрийг одоо нэг цэцэггээл бодох юм бол тий одоо манай байгууллага маань одоо ажилчид маань цэцэрлэгч нар болоод одоо байгууллага даяараа одоо нэг цэцэрлэгт хүрээлэн одоо бий болгож гин гэх юм уу тий одоо ийм сайхан байгаа одоо үндэс мөчрийг одоо ингэж нахиалуулж одоо гэрэл гэгээтэй зам руу хөтөлж байгаа тийм л алхам юм уу да. Мэдээж бага насны одоо дурсамж дүүрэн өнгөрөөх тий цэцэрлэгийн нас гэдэг бол ерөөсөө хүн бүхэнд бас ер нь хожим хүнд урсж хахад бага насаа ер нь хүн амьдралаа дурсамж дүүрэн өнгөрөөх явдал юм болов гэж боддог.